Засгийн газар стратегийн ордуудын төрийн эзэмшлийн хувь болгоод үндэсний баялагын санд төвлөрүүлэх өгөөжийн хэмжээг тодорхой болгох хуулийн төслийг улсын хурлд яаралтайгаар өргөн барихаар боллоо. Стратегийн ордын 60% өгөөжийг ард түмэнд өгнөх олон жилийн улс төрийн ураа эцэстээ юуг 60% гэж тооцоож хуульчилж чадаагүй тул ийхүү засгийн газар одоо яаралтайгаар ормоор тайлбарыг хуульд өргөн барихаас өөр аргагүй төрчээ. Засгийн газраас баялагын сангийн өр өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд стратегийн ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоохоор хилцээр хийн гэдгээ 2 дахь жилдээ ярьж байна. Гэтэл бодит байдал дээр стратегийн орд эзэмсэгчтэй хийх хилцээрийг хувийн хвшлийнхэн бус засгийн газраас хамаарах байдлаар хугацаа алдсаар байгааг компаниудын төлөөлөл онцоллоо. Түүнчлэн хууль эрхцэн хүрээнд ойлгомжгүй салаа утгатай асуудлууд нь уул уурхай үндэсний компаниудын үйл ажиллагаанд байнгын хүндрэл учруулж байгааг ярьж байна. Ялгууртай байдал харагдаж байгаа. Энэ яаж ийм жишээлх юм бол оюу толгой дээр ингээд ийм үүсмэл орд ашиглах юм бол 10% оройлтыг. Эрдэнэтэд бол 15% шиг тийм ойлгомжгүй нэг тийм заалтгаа тэрнийг одоо дамтан нэм одоо сайд анхаарах хэрэгтэй байх. Байршлаар нь ялгуурлж болохгүй. Өмчөөр нь эсвэл намын харьяалаар ч юм уу яг адил тэгш ялгуургүй хандах хэрэгтэй байх. Аймагтай гэрээ байгуулах юм уу, сумтай гэрээ байгуулах юм уу? Энэ тодорхойгүй байна. Аймагч гэрээ байгуул, сумч гэрээ байгуул. Хэд хэдэн аймаг, хэд хэдэн сум дамнаж үйл ажиллагаа явуулдаг компаниудад энэ хүндрэлийг авчирдаг. Зөндөө уурсан бид нар 9 удаагийн захиас хөргүүлсэн байгаа хилцээрт орё. Бид нар бэлэн байна. Хэрэглэх хуулиа томьёоллоо одоо хилцээрийнхаа журмыг тогтоогоод өгчхөө. Тэрний чин дагуу бид нар одоо саналаа боловсруулъя гэд удаа дараа 9 удаа ерөнхийдөө олгосон байдаг. Тэгээд нэг л төрлийн захиа хариуд нь ирдэг. Хилцээртээ ирээ үгүй болвол одоо бэтэ томлоод явуулна шүү гэдэр гээд. Нэг л ийм төрлийн захиа байдаг. Ерөөсөө ахицтай өөрчлөлттэй юм байхгүй. Бид бол ер нь нээлттэй байж байгаа. Бид даргын цолмол даргатай манай яамныхан сууж байгаа. Бид нар бүгдээрээ байж чинь. Өөрийн үед сууж байгаа тананы саналыг авч байгаа хий чинь. Иймээс ч ойлголтоо нэгтгэж стратегийн ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоож баялагын санд хуваарлах тухай гэсэн хуулийн төслийг өргөн барихаар боллоо. За энэ хуульд стратегийн ордын 60% нь ямар татвар төлбөр хураамжийг хамааруулж ойлгох вэ гэдгийг тодорхой заах юм а. Суур амнаа, тусгай амнаа, төсний мэгдэх амнаа тэгээд ямар төлбөр татвар нийлээд 60% хүрэх юм бэ гэдгийг ингэж хуульчилж өгөөгүй учраас бид хилцээр хийхэд хүртэл ойлгомжтой. Нэг тал нь болохоор 60% өгөж өгсөн шүү дээ гэдэг. Бид нар бүр 70% өгөж өгч байгаа шүү гэж яриаддаг. Нэг тал нь болохоор 60%-д хүрэхгүй байна гэж яриаддаг. Тэгэхээр энэ хуулиар бол нэгт 60% өгөөжид ямар төлбөр татварыг оруулах вэ гэдгийг хатуу хуульчилж өгнө. Энэ бол 60% өгөөж юм аа гэж үзье. Гадны хөрөнгө оруулагч нарыг татъя гэж байгаа бол энэ 60 гэдэг зүйлтэй чинь хамт одоо оршин тогтнохоос ямар ч одоо үндэслэхгүй юм биш үү гэсэн ийм ажиглалтаас надад төрж байна. За дээрх хууль батлагдвал ашигт малтамлын орд эзэмшигч бүртээ хилцээр хийх шаардлагагүй болно гэж үзэж байна. Гэхдээ орд бүр өөрөөрийн онцлогтой дээр ашигын хувь хэмжээнд харилцан адилгүй. Иймээс ч тухайн ордын өр өгөөжийн 60%-ийг нь төр эзэмшнэ гэдэгт ямар орлогуудыг тооцох вэ гэдгийг наривчлан заахгүй бол уул уурхайн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтад цэг тавих эрсдэлтэйг бизнес эрхлэгчид ярьлаа.